Сайн байцгаана уу хүүхдүүдээ, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр эрүүл мэндийн хичээлээр 9-р ангид бид зүрх судасны үйл ажиллагаанд тамхи хэрхэн нөлөөлдөг, тамхины эрсдлээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар хичээл бэлтгэн та бүхэндээ хүргэж байна. Тамхи хүний зүрх судасны үйл ажиллагаанд хэрхэн сөрөг нөлөө үзүүлэх талаар товчхон тайлбар хүргэе. Тамхинд 4000 гаруй хортой бодис агуулгаддаг. Үүнээс никотин болон нүүрс зүрхчийн дутуу эсэл нь хүний зүрх судасны тогтолцоонд ямар сөрөг нөлөө үзүүлдэг талаар тайлбарлан хүргэж байна. Тамхи татмагц никотин хүний бөөрийн дээд бурчирхаанаас ялгарх адреналин хэмээх дааврын хэмжээг ихсэгдэг. За адреналин хэмээх даавар цуснд ихснээр судас нарийнсан, зүрхний цохилт хурдсан. За тамхи татдаг хүний зүрх тамхи татгүй хүнийхтэй харьцуулахад хоногт бол маш олон удаа агшдаг байгаа. Мөн цусны даралт ихсэх ийм олон шинж тэмдгүүд илэрнэ. За нөгөө талаар тамхины улмаас судасны ханд өөх тоос ихээр хуримтлагдан дотор зай нарийсч ингээд судас уян хатан чанараа алднаа. За хэвийн эрүүл хүнтэй харьцуулахад судасны хананд 3 дахин их өөх тоос хуримтлагддаг. Мөн үүнээс шалтгаалаад хүний хөл гарын томоохон артерийн судсууд бүгдрэх ийм аюултай. За мөн нүүрс төрөгчийн дутуу эсэл тамхины утаанд агуулгадна. Энэ нь хүчил төрөгчийг өөртөө цуснд байх гэмэгт глобулины хэмжээнээс 250 дахин илүү өөртөө нэгдүүлээд за үүний улмаас цуснд дах нүүрс хүчлийн хэмжээ ихсэж хүн хүчил төрөгчийн дутагдалд ордог байгаа. Ингээ хүчил төрөгчийн дутагдалд орсноос хүний бие организм бүхэлдээ хямардаг. За өнөөдөр ингээ зүрх судасны үйл ажиллагаанд тамхины хор хөнөөлийн талаар товчхон тайлбарлаа. За хүүхд багчууд өсвөр насныхын дунд бид нар хамгийн гол асуудал маань тамхины энэ олон эрсдлээс өөрийгөө болон ойр дотн, найз нөхөд, үе тэнгийнхнийг хэрхэн хамгаалах асуудлыг та бүхэндээ нээлттэй үлдээ. За өсвөр насныхын эрсдлээс өөрийгөө хамгаалахын тулд юу хийх ёстой вэ? Үе тэнгийнхнийхаа дунд, гэр бүлийнхнийхаа дунд, анги хамт олонныхоо хүрээнд цаашлаад нийгмийн маш олон бусад бүлийн хүрээнд юу хийх ёстой вэ гэдгийг хүүхдүүд маань анхаарч үзээрэй. Энэ бүгдийг та нартай нээлттэйгээр үлдээж байна. Хичээлээ анхааран сонсон та бүхэндээ баярлалаа.